Өнөөдөр чи яасан сайхан өдөр вэ? Тийм ээ Жэри. Үнээр гоё өдөр байна гадаа. Харин тийм. Өнөөдөр хоёулаа нэрээ ногоохон цэцэрлэгийн найзууд дээр очин тийм ээ? Би хордон хажууд найзуудтайгаа уулзсан юмсан. Яг үнэ. Нэрээ. За, хоёулаа яв. За. Хөөе, Жэри ингэж явахгүй найзаа. Яагаад вэ? Яагаад гэвэл хоёулаа гарцаараа гарах ёстой. Яагаад? Ингээд гарч болохгүй гэж юу? Уул нь бол тийм л дээ. Гэхдээ замын хөдөлгөөний дүрмээрөө л хоёулаа гарцаараа гарах ёстой. Ягаад гэвэл манай аав ээж, ах эгч нар маань бүгдээрээ машин барьдаг. Тийм учраас тэр хүмүүсийг хоёулаа хүндлэх ёстой байхгүй юу? За тэгвэл гарц цаана байгаа юм би. Харин тийм ээ. За тэгвэл хоёулаа гарцаараа гаръя тийм ээ? Өдөр чөлөөтэй гарцтай газар гарах нь штэ. Яг үнэ. Найзуудаа гарцаараа гарцгаа. Та нар юу хийж байгаа юм бэ найзуудаа? Хөөх, ямар мундаг юм бэ? Ямар гоё зүйл юм бэ? Ямар гоё зураг зурж байгаа юм бэ? Ямар гоё юм бэ? Найзуудынхаа цэцэрлэгээр ирээгүй утсан биш үү? Гоё юм аа. Ямар гоё юм бэ? Жэри. Чи битгий сахилгагуутаад энэ тэнэнгээр гүүгээд вэ? Хоёулаа гоё томоотой суугаад найзуудтайгаа гоё юм хийдэг хөө. За тэгье. За нөө ном уншаарай. За ойлоо гоё ном унши. Ямар ном уншиж байгаа вэ? Жэри чи юу хийж байгаа? Би юу? Би амар гоё ном уншиж найзтайгаа. Тийм үү? Ямар ном уншиж байгаа? Би юу? Сургамжид өгүүлэлэг гэж юм те. Хөөх чи чинь бичиг үсэг мэддэг байсан юм уу? мэдэн штэ. Би ч мундаг штэ. Хөөх ямар мундаг юм бэ? Жэри үзэгч хөлтөд маань сонирхож байгаа хаа. Тийм болохоор хоёулаа үзэгч найзуудтай зориулаад наад сургамжид өгүүлгийг чинь үзүүлээ тийх үү? За тэгье. Нэг өдөр цөөрмийн мэлхийнүүд уралдахаар хоорондоо уралдаан зарлахаар болжээ. Тэдний гол зорилго нь өндөр цамхгийн оройд хинэн төрүүлж гарах бол гэдгийг шийтгэх аж. Ингээд уралдааныг үзэхээр танил найз мэлхийнүүдээс гадна үүнийг чон, туула, загас, нугас гээд олон амьтад цуглагч гиндэ. За ингээд дахианы гүггаригүү гэж донгодох дуунаар өнөөх мэлхийнүүд нэгэн зэрэг үсэрч гарлаа. Уралдааныг үзэж байсан амьтад энэ нэг намхан мэлхийнүүд ч үгүй тэр өндөр цамхгийн оройд гарч чадах болоо да гэж хэнэнч итгэж өгөхгүй байлаа. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа өнөөх мэлхийнүүд цуцаж ядарч туйлдан замынхан голоос доош бууж эхлэх нь тэрэ. Рата питэж ирэн барахгүй юм байна да. Ятрат Гэтэл нэг нэгээр бууж эхэллээ. Тэгэхэд үзэж суусан амьтад үгүй та нар одоо яаж чадах вэ? Бол нэг тиймдээ тий буу ишээ яаж тэр өндөр орой дээр гарах вэ гэдэл амьтад амандан шаагилдж гарлаа. Тэгсэн өнөө мэлхийнүүд нэг нэгээрээ буусаар харин ганцхан мэлхий доош буухгүй дээш зүтгэсээр урагшаа тэмүүлэн харайсаар дэвхэлсээр байлаа. Ингээд эцсүүлд нь бүх хүчээ шавхан үсэлсээр
самхагийн өндөр хоригл өөд гарч чадлаа. Өнөө олон мэлхийнүүд хамтд бүгд л гайхан шагшиж энэ мэлхий яаж ин хоригл өөдөө гарваа гэсээр нэг мэлхий дөхөж ирээд хөөе чи яаж энэ амжилтанд хүрч чадваа гэж асуухад өнөөх мэлхий огт дуугарсангүй. Тэр самхагийн оройд гарч чадсан мэлхий таг дүлийн мэлхий байж гиндэ. Хөөх, хоёулаа болон үзэгч найзууд маань зоригтой өрсөн мэлхийгээд энэ сургамжит өгүүллийг үзлээ шүү дээ. Их сонирхолтой юм а тийм ээ? Тийм байна. Хүн ер нь зоригтой хүрэхийн тулд ялангуяа мөрөөдөлтөй хүрэхийн тулд одоо хин нэгэн хүчөөмжилж ах эгч аав ээж маань болохгүй бүтэхгүй гэж хэлж болох юм шүү дээ. Харин гэхдээ хүн өөрөө зоригтой хүрэхийн тулд тэр бүхнийг тоохгүй явах хэрэгтэй гэдгийг сая харууллаа тийм ээ? Тийм ээ. Ястай мундаг юм а. За, манай багш маань айгүй гоё юм хийж ах шиг байна. Багшаа юу хийж байгаа юм бэ? Шинэ хүүхдүүдтэй цаасан нугалбараар амтын хийж өгч. Тэгээ манай хүүхдүүдтэй таяр цуглаа суугаад ийм бамбууш За. нугалж яаж. За тэгье. Тэгэхэд ингээ гурвалжин болгоо. За, амтай цаасаа 3-1-ийг ингэж илүү гаргаад. За, дээдлийн нэг өнгөө. Дэш нь илүү гаргаж байгаа. За, энийг дахиад яг ижлэхэн гурвалжин нугалнаа. Манай найзууд ямар мундаг юм бэ? Тийм ээ, Жэри. Тийм. Жэри чи чадж гин үү? Чадахгүй байна уу? Би чадчихна. За. Дэш нь харуулаад. Гад гурвалж өсгөх нэ. За, энийг ингээд яг тэнцүү нуглана. Сайн байна. Жэри чи чадахгүй байгаа юм биш үсттэй. Би харин чадахгүй байна. Манай хүүхдүүд амар мундаг юм аа. Харин тийм ээ шүү. Оо. Одоо ингэж нугалж. За. За. За, ингээд алвчаан гаргах. Нөгөө талтаа бас адилхан. Алвчаан гаргана. За. Одоо ингэсэн байгаа шүү дээ. Заавчаа ойлоо ингэж гаргах. За нөгөө талынхаа заавч. Цэцэрлэгт байх чи их сонирхолтой юм биш үү? Бас дээрээс нь их зүйл сурдаг юм байна. Гэртээ байгаа тахлаар юу ч сурахгүй эрхлээд л байдаг. Багшийнх их гоё болоод миний бүр яажиг сайжиг болоод байна уу? За яах. За одоо нөгөө заавчаа дахиад нэг. Алвчаан дахиад ингээд нисхийн тулд давхар алвчаан үсгэж байгаа. За, гушуугаан. Ингэн нугалж өгөөд. За. За, ингэ шуувалсан байгаа. Эндээ болохоор нүдээ. Нүдээ гушуугаан ингэж ичнэ. За, өнөөдөр цаасан шоу маань ингэ бэлэн боллоо. Ох, ямар гоё юм бэ? Жэри найзаа чи чадсан уу, чадаагүй юу? Хардаа тэр яваа тэр хий чадаагүй нуглаа сууж ин да. Манай найзууд чи хоёроос мундаг юм бэ нөө.
Би чадаагүй. Нүдамыг зурсан ч Харин болно. нэмээ. Наач ч болно тийм ээ. Би мундаг биш юм байна. Манай За найзуудаа мундаг үзэгч юм. найзуудаа та нар за миний их чайгүй муухай л болчихлоо. Манай багшийн их гоё болсон багөө. Тийм болохоор багшийн хийсэн энэ цаасан шоуг найздаа ах эгчтэй бас бэлэгдэж болох юм шүү дээ тийм ээ. За. Жэри хоёулаа найзуудтайгаа хамт гоё онцгой таалцах уу? Чи Тэгээд хэрэг онцгой мэдэх вэ? би юу? Чич зөндөл мэддэг уулын чи чин түрүү бичиг үсэг мэдэн зэдэн гэдэл надад томроо л байсан штэ. Хоёулаа онцгой таалцъя заяа. За тэгээ. За. Мөсөн дээр мөнгө аяг тэр юу вэ? Найзуудаа мэдэх үү? Манай найзууд мэдгүй. Мөсөн дээр мөнгө. Жэри мэдхгүй байна хараа. Мэдхгүй байна те? Би Мэдж байгаа юм. мэдгүй байна. Мөсөн Манай дээр найзууд мөнгө аяг. мэдж байгаа хаа. Юу вэ? Шовоо. Шовоо юм уу? Жэри чи хэлээч ээ. Би мэдгүй. Оо. Мөсөн дээр мөнгө аяг гэхээр юу идэм бэ? Үлзий найзаа мэдэх үү? Мөсөн дээр мөнгө аяг. Би чамд хэлээд өгөө. Жэри. Тэгдэг. Манай найзууд мэдгүй мүү? Сараа. За мөсөн дээр мөнгө аяг гэдэг бол мэдээч хэрэг сар. Авдар дээр алтан аяг гэж байгаа бол нар байгаа. Тэгэхээр найзууд маань нэг ч гэсэн хоёр ч гэсэн онцгой мэдсэн бах тийм ээ. Жэри. За. Хоёулаа нэгэн тийм гоё найзууд дээр ирсэн юм чинь авьяаслаг найзуудыг шалгаруул идэх үү? Гоё дуулдаг найз байгаа. За, ногоохон цэцэрлэгийн маань найз бидэнд авьяасаа үзүүлэх гэж байгаа тийм ээ Жэри. Тэгэхээр үлзий найз маань ямар шүлэг уншиж байгаа илээ? Үлзий? Бажмар. Болжмор те. За, болжмор шүлгийг нь сонирхъя. За, уншаарай. Бажмар хөргөмдө бов талхан дуртай та өвөл болгон даардаг та өвсөн даагуу ширдэг та жив дурдаг та жижигхэн өрхөн бажмар та. Хөөх, ямар мундаг юм бэ? Хүүхдүүдээ манай үлзий найз үнэхээр мундаг юм а. Болжмор хөөхөндөө бов талханд дуртай да. Өвөл болохоор даардаг да. Өвсөн даагуур шургадаг да. Жив дугардаг да. Жижигхэн хөөрхөн болжмор да гэд гой шүлэг уншлаа шүү дээ. Нэрээ өвөл гэснээс одоо өвөл олж гин, цас орж гин. Тэгэхээр цасны тухай хүүхдүүдтэй мэдлэгийн булангаараа сонирхуулъя. Найзуудаа мэдлэгийн булантайгаа хамт агаарай. Цас нь агаарын дулаан тэг градусаас доош исэн үед агаар мандалд дэгддэг усны уур жижиг мөсөн таст болон газарт буудаг хур юм. Нөгөө төгөөр дээрх хурын газрын гадаргууг хучин бууж хайлахгүй азнах тундас юм а. Цасан ширхэг нь гадны өндөр даралтын нөлөөгүй байдаг учраас зөөлөн байдаг. Цасан ширхэг нь агаар мандалд үүлэнд үүссэн мөсний талстууд юм. Том хэмжээтэй сайн талчсан цасан ширхгүүд нь хавтгай ойролцоогоор тэгш хэмтэй байдаг ба 6 талтай байдаг. Цасны нуранган нь цагт 80-аас 100 км хурд үүсгдэг байна. Бүр их нуранган нь цагт 360 км хурдтай буудаг бөгөөд энэ нь Формула 1-ийн машины хурдаас их юм. Цасан ширхгийн найрлаганд 95% нь агаар, 5% нь ус, дундаж нь 1 мг байдаг. Цасан ширхгийн унах дундаж хурд цагт 0.9 км, минутанд 15 м байдаг бол 1 шоо метр цасанд 350 сая цасан ширхэг байдаг байна. Дэлхийн оршин суугчдын 60% нь цасыг амьдаар нь хараагүй байдаг ажээ. Мөн 7 төрлийн цасан ширхэг байдаг юм. Миний хинц хураг магнаа халзан зоруустай 1000 хоньны дундаас би хармагц таньдаг гэдэг шүлэг санаанд орлоо. Жэри. Найзаа. Тамаа. Би өдөржингөө хойлоо тоглолоо. Тэгээд багшаасаа бас гоё юм сурсан. Би амар хятраад байна. Жэри. Хойлоо шин найзуудтай хооронд дээр очиж унтээдэх үү? Хоёулаа унтахаас өмнө найзуудтай гоё дуу зааж өгье дөхөө. За тэгэхээр хоёулаа караокеныхоо болон хүрхчээд эргээд студидтэй уулзаад тэгээд хоёулаа гоё амръя за. За тэгээ. Би амар хятарж байна. Найзуудаа өнөөдрийнхөө караокеныхоо болонтой хамт байгаарай. Ингээ шинэхэн дуугаа дуулахад бэлнэ.
Тогон цайвараа чураа Тогодыг зөөлөн идэхэд Цагаан дэлтэй ойхот Бүчин баяр хийшээ Цасан ширхэг бүчигнаа Оддын харт угаанаа Тэнгэрийн савсалаад өөрийн бүжгээ бүжгээд түнэр харах байсан нэж бүдгэргийгээ татлаа төрөвчийн бөхсүүдээр шүрхэх цасан шинглээ цасан шүрхэх бүжгийг нааж Чураа Тогодыг зөөлөн идэхэд Цагаан дэлтэй ойхот Бүжгийн баяр хийшээ Засан ширхэг бүжиг нааж Оддын харт зугаанаа Засан ширхэг бүжиг нааж Та бүхэн арт карактеристикийг бүтээсэн дуунаас сонсож байна.
уучрах тэрийг бүтээсэн дуунаас сонсч байна. За хоёлаа зөндөө гой сонирхолтой дуу сурлаа. Одоо унтъя тэхүү. За тэгээ хоёулаа дараагийнхаа болонгаар бүр гоё дууд болно. Тэгээ бас хоёулаа найзуудтайгаа хамт зөндөө гоё дууд болно. Тэгээд хоёулаа бас гоё юм хийн тийм ээ. Тэгнэ. За хоёулаа тэгвэл гоё найзуудынхаа орон дээр амръя тэхөө. Тэгээ. За тэгээ. Найзуудаа унтъё. Найзуудаа сая Жэри унти гэлээсэн. Бүр өстө нам унтж гинөө. Гухарж мухраад бүр алж өгж гин. Харин би Жэригийн араас унтахаас хажууд нь ханиулаад хөвтөхгүй цаа чин босч ирээд том хайцсан бэ гэж бахраад унана. Гэхдээ өнөөдрийнхөө нэвтрүүлгээр найзууд та нартай гоё сонирхолтой мэдээлэл бас багш маань биднэрт гоё шоу нугалахыг зааж өгсөн шүү дээ. Бидний найз ногоохон цэцэрлэгийн маань найз Үлзий биднэрт бас болжмор шүлгийг уншаад сонирхуулсан. Бид бас караокеныхаа болонгаар маш гоё дуу та бүхэндээ сонирхуулсан шүү дээ. Тэгэхээр дараагийн нэвтрүүлгээрээ би илүү гоё юм үзүүлнэ. За найзуудаа харин одоо бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Баяр таа.